Өнөөдрийн төр засгийн бодлого ерөөсөө болохгүй ба шүү дээ. Өнөөдөр ард түмэн бол ёстой ядуурлын туул гэж ийм л байдаг баг. Энийг л хэлдэг баг. Ерөөсөө одоо хилээр биш гараамаар хоолндоо навч шүү дээ. Тэ? Одоо баг шуудааны үрс талж авах нь холгүй л байна. Таанч талж өгөхгүй юм да дэлгүүр тийм ээ. Тийм л болчиход байна. Ерөөсөө юу нам бэ? Монгол улсын төлөө бүгд нэг цэгрүүл явж байгаа юм бол ухаан бодолтой юм бол бүгд Монгол улсын төлөө, ирээдүйн төлөө, тусгаар тогтнолын төлөө, ард түмний төлөө юм хийх хэрэгтэй. Юу ч гэсэн сүүлийн 3 жил бол морин жил эхлээл ерөөсө дордож штэ. Өнөөдөр хүмүүс орлогогүй хийж штэ. Оюутан сурагчдаа сургаж чадахгүй дүрж байна. Улаанбаатар төдий орон нутгийн хүмүүс байр хөөсөж сууж байна. Лизингийн байр авсан бол байрны мөнгөө хийж чадахгүй дүрж штэ. Юу яага? Ард иргэдийг ерөөсөө л уландаа гიშгцэн. Ерөөсөө л ард иргэд бид нар бол хүн биш. Ерөөсөө л хүн биш. Дээр юу болж байгааг бид нар яаж мэдхий? Өнөөдөр нэг алмын байгууллага, нэг аймгийн үйл ажиллагаа яаж явагдаж байгааг бид нар ойлгохгүй л шүү дээ. Тэгж хүний ард иргэдэг доош нь уланд нийцсэн юм чи яах юм? Өнөөдөр одоо идэх хоолгүй айл хүртэл байна шүү дээ. Юу болж байгааг бид нар мэдэхгүй. Энэ төрийн эрх авч энэ саарл ордныхаа юу хийж байгаа юм тийм ээ? Энд итгэх ерөөсөө Монгол улсын энэ төрийг барьж байгаа хүмүүст итгэх итгэл ерөөсөө байхгүй. Гүү штэ. Эднэр л тэгж яриад байгаа болохоос биш яг дундаж амьдралтай хүмүүсийн бодит амьдралд ерөөсөө өөрчлөлт гарахгүй хоног ирэх тусам дордож байгаа. Энэ үл амьдралын бодит байдал ийм байгаа штэ ерөөсөө. Тэ? Тийм учраас энд бол хүмүүс амьдрал дахиж гараад байна гэдгийг би л итгэхгүй байна. Тий, тэр бол угаасаа хүмүүсийн нүдэн дээр илт байгаа. Тэр бол ер нь зүгээр нийгмийн хоёр давхаргын дунд их зай гарч штэ. Дээшээ нэтрэхэд дээшээ, доошоо нэтрэхэд доошоо болж байна. Тэгээ дундаж давхар гэж ер нь баг хэцүү болж штэ. Тий. Тэгэхээр нийгэм жоохон докторгүй болох байх гэж айж байна. Ерөөсөө ийм байгаа штэ. Амьдрал одоо энэ өндөр түвшинд гарцсан тий баяжцсан хүмүүст бол мэдэгддэггүй энэ хямрал чинь мэдэгддэггүй байхгүй юу. Бүр ядуурсан нэг ядуурсууд бас мэдрэгддэггүй. Ерөөсөө дунд түвшнийхэнд мэдрэгддэг байхгүй. Тэгэхээр тэд нар бол бүгд хямарч байгаа. Маш хэцүү байгаа штэ. Маш хэцүү байгаа мөнгө төгрөгөө өгөхгүй. Хувийн бэрхтүүд бол бараг зогсож штэ. Улсын төр засаг бол арайч нэг мөнгө төгрөгөө нэг арайч өгч байгаа. Маш хүнд байгаа. Ард түмний амьдрал.